Надад хэд хоногийн өмнө мэйл ирээд ороод үзсэн чинь одоо бүр дэлхийн шилдэг 5 гар утасны брендийн нэг болох Oppo гэдэг одоо брэндээс над руу ингээ аль бисний жинхэнэ ориг хаягнаас мэйл бичсэн байгаа байхгүй. Тэгээд би ороод ингээ уншсан чинь айгүй их юм бичсэн байгаа ч гэсэн товчхондоо болвол сайн байна уу ингээд бид нар тантай хамтарч ажиллахыг хүсэж байна. Тантай хамтарч ажиллаад тэгээд цаашлаад таныг бүр ингээд аль бисныхоо брендийн нүүр царай буюу одоо ambassador болгоё гэсэн тийм утгатай мэйл бичсэн байсан. Ийм гоё мэйл хүлээгээд авчгаарч айгүй тийм баярлаж хүлээж авч байгаа ч гэсэн за бэжи та би ч одоо энэ утсыг амьдаар нь ерөөсө харж байгаагүй за яг гоо сонсч ирсэн мэдэн те ашиглаж үзэж байгаагүй ингээд ядаж оролдож үзэж байгаагүй юм байж яаж одоо амбассадор нь болоод бусад хүмүүст одоо рекламдах үү дээ гэж бодоод хариу бичээд хэдүүл ямар ч ихний ээлжинд ингээд нэг видеогоор хамтарч ажиллая гэсэн тийм тохиролцоо төрсөн бохгүй. Тэгээд энэхүү видеон дээр бид нар яг ч нэ вөхөр энэ утастай одоо танилцаа заяа. Одоо энэ брендийнх нь одоо надад санал болгож байгаа Oppo Reno 15 гэдэг утас байгаа байхгүй. Тэр утсыг нь хэдүүлээ яг очиж худалдаж аваад тэгээд туршиж үзээд тэгээд үнэхээр ингээд дайжгүй тийм үнэндээ ингээд таарсан гоё утас байх юм болвол Oppo branding ambassador болё гэсэн тийм тохиролцоонд хүрсэн байгаа. Тэгээд одоо энэ Reno 15 гэдэг утасны хамгийн одоо мундаг зүйл нь болохоор айгүй өндөр батарейтай буюу одоо батарей нь бол бидний одоо ашигладаг ихэнх утас iPhone интерес бол илүү өндөр юм билээ. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр энэхүү бичлэг дээр энэ утсыг очиж худалдаж авангуудаа цэнийг нь 100% та болгоо заяа. Тэгээд дуустал нь янз янзын байдлаар тест хийгээд тэгээд хамгийн сүүлд нь та бүхэнд үр дүнгийн хуваалцъя. Тэгэхээр хэдүүлээ эхний ээлжинд явж утсаа худалдаж авцгаая. За ингээд Oppo утсаа авах гэдэг аль бизнес хэрэгтэй зарж байгаа гэхээр next дээр ирчлээ. Oppo-ны хэсэг маань бол тэнд байгаа юм байна л да. За энэ бол миний мэдж байгаагаар бол нөгөө нэг амар 120x татдаг те. Өөр утсан дээр 3x 4x гэж татдаг шүү дээ. Энэ болохоор 120x хүртэл татдаг тийм утас гэж байгаа байхгүй. Гадны одоо YouTube-рууд бол айгүй тийм олон дүгнэлтүүдийг хийгээд энэ бол амар камертай утас энэ гэж тэгсэн байсан л да. Гэхдээ яг энэ утсыг бидний яг тийм хайж байгаа үндсэн утас бол биш. Бидний хайж байгаа үндсэн утас бол энэ бас биш байна. A6 Pro гэнэ. За энд байна да залуус. Бидний хайж байгаа үндсэн утас бол энэ байна. Oppo Reno 15 гэдэг одоо яг хайж байгаа утас маань энд байна да. Камерын хэдүүлээс туршаад үзвэл за яг одоо ингэж харагдчих те. Энэ утастай нэлийн найзалж танилцаж явна да. Тэгээ хэдүүл ямар ч байсан энэ утсыг одоо худалдаж аваад гараад өнөөдөр жингөө энэ бичлэгнийхаа туршид тест хийх болно. За зөв ч гэсэн хэдүүл энэ утсыг бодлож авцгаая. Энэ нөгөө дөө? За баярлалаа. Тэндээс ах юм бэ? За баярлалаа. Reno 15 гэдэг утастай боллоо. Одоо хэдүүл явж unbox хийнэ. Тэгээд ямар ч энэ утсыг бол энд аль бизнес нэрхтээ зард юм байна. За аваад ирсэн. Ингээд утас маань ингэж харагдчих байна. Тэгээд хайрцаг мэрцэг нь бол яг л шинэ утас ямар байдаг яг л тэгж харагдчих байна. Эндээс нь ингээд шинэ утас задлаагүй утсан байх шүү. Аль вэ? Харангуут өөдөөс Oppo гэсэн гэдэг. Шууд кейс дагалдуулж өгдөг юм. Энэ яар хөөрх юм дээ. Энэ кейстэй болохоор амар гоё гэсэн үг биш л дээ. Гэхдээ ингээд зүгээр кейс ингээд дагалдуулж өгнө гэдэг чинь амар тийм хөөрхөн сэтгэлтэй юм шиг те. За энд ингээд гайд майдаа. За энэ миний ч та. Утас маань болохоор ингээд хайцаг дотроо ингээд байж идэх юм байна. Эндээс нь ингэж. За яг шинэ юмны өнөр амар өнөрсөж байна. Make your mom гэдэг юм. Үг мөгнөөс л уйраана тий. Ингэснээр бидний цааш шинэ утас буюу олон жилиг 2 дахь утсаа болгож ашиглая гэж шийдсэн Oppo Reno 15 утас. Ой, энэ материал нь хүрэхэд амар гоё юм байна. За Oppo Nano гэсэн. Цэнэглэгч минэлэгч нь юу дагалдтыг? Адаптер байна. Энэ хэдэн ватт вэ? Нүд дардгүй. Амар жижиг нүд харахгүй байх. Энийг fast charging бол угаасаа байх нь тодорхой Type-C. За ингээл залгаал цэнэглэх юм байна л да. SIM хийдэг юм зүү байна. За ингээ болчихж байгаа юм байна. За үнний л хэлий заяа. Яг энэ зураас энэ өнцөг одоо энэ минь давчны энэ минь те камерны харагдах байдал бол ер нь бол яг iPhone барьж байгаа мэдрэмж бол яг адилхан байна. Гэхдээ яг тийм чанар манарын хувьд бол муу юм бол байхгүй. Үнэн нь гол нь байгаа шүү дээ. iPhone-ы баг тал үнээр нь гадаг юм уу? Утас маань асч чинь амьдралдаа анхудаа Oppo утсыг нээс нь насааж үзлээ. Тийм мэдрэмжийг хуваалцахад ямар амар гоё смут юм бэ? Би яг энэ смут мэдрэмжийг бол Android утаснаас ерөөс авч үзэж байгаагүй юм байна. Зарим утасууд ч ингээ селфиг авахгүй дээгүү тийм сонин худлаа уурамч чив шиг сонио харагдаад тоххой. За одоо хэдүүлээ яг сетапа дуусгаад тэгээд утсаа яг 100% хүртэл нь цэнэглэж ягаад 100%-аас нь доошоо унтрах хүртэл нь яг юу хийж болох нь тэрийг хэдүүлээ энэ бичлэг дээр хамтдаа туршицгаая.
За өнөөдөр бол бид нарт хийх боломжтой айгуу тийм сонирхолтой юмнууд олон байгаа. Тэгээд хэдүүлээ хажуугаар нь энэхүү уцаа бас тестлээд явчихна. За хамгийн ихний их зүйл гэх юм бол хэдүүлээ одоо бүр Төв аймаг руу очиж пууж нисгэнэ. За энэ ямар ч учиртай вэ гэхээр одоо Монгол биш үү? Монгол бол одоо контрийн баг, эмэйлийн баг гэл айгуу олон юм багтай шүү дээ. Тэр дундаас бас нэг намайг зүгээр хүрээд ирээрээ ингээд сонирхолтой пуужин хөрөх юм болно гэсэн болохоор нь ямар ч байсан одоо энэхүү утсан дээрээ бас тест хийнгээ. Тэгээд дээрээс нь зүгээр камераараа бас бичлэг хийнгээ очд юм уу гэж бодоод яг одоо өглөө бүр гараад ирсэн байна. Тэгээд өнөөдөр бид нар энэхүү утсыг ашиглаад влог хийн. Тэгээд энгийн хэрэглээнд ашиглана. Тэгээд нэг газар зураг мөрөг авч үзтэж тестлэн. Энэхүү утасны цэник дуусах үед өнөөдрийн бичлэг дуусах байгаа. Тэгээд яг одоо цэник нь бол 99. Тийм болохоор хаач ийсэн бичлэг дуус болоог байна. За ямар ч байсан явж байгаа зорьсон газартаа ирлээ. Тэгээд яг одоо энэ хойно ингээд асрууд засцсан. Тэнгүүтээ яг тэнд бол одоо пуужин нисдэг гэж байгаа. Энд болохоор пуужин хөргөлтийн тийм тэмцээн болж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд энэ болохоор ингээд оролцож байгаа багууд ирсэн. Тэгээд одоо пуужин болохоор хамгийн өндөр ниснээр нь ингээд тодруулаад тэгээд ялагчаа тодруулдаг ийм тэмцээн юм байна. Түрүүнч баг 8 өнгөрж явах төдөлсөн. Тэгээд явж 11 үед ирлээ. Одоо хэдүүлээ энэ уцаа ашиглаад тэгээд яг пуужин хөөрж байгаа хэсэг мэсгийг нь дүрсийг нь аваад тэгээд энэ аваараас гоё зураг мураг авч үзье заяа. За пуужингаа суйрлуулчаад ирж байгаа юм байна. Тэгээд одоо бол нисэх нилээн төгсөн. 3 2 1 Тэр удаа задрах юм. Одоо энэ задраад ирэхэд бууж байгаа. Тэгээд нөгөө доош бууж байгаа хугацаа нэг 3-4 минут болсон уу? Шүхэргүй бол ингээд унаад шууд унах юм уу? Унаа шууд. Чи шууд 5 гэлээ. Стууны 81-ээр унах шүү дээ. Тэгэхээр үү? Менюстер унах яах юм? Тэгвэл жиж шүү дээ. Тэ? Тооцоосон мэт. Тооцоолоод харин ноогдаараа гэдэг. За тэр хавьд л унж ийн гэж юм да. Пуучин бол амар хөөрд юм бэ. Тэгээд одоо унах нь хаанаа нь мэддэхгүй. Одоо хүмүүс хараад байна. Хаана байна? Миний харсан анхны пуужин хаана мунж байна? Унтсан юм уу? Дараа чи пуужингууд дээр бас гоё удаан унах. Зүгээр хэмжээл жижигхэн болохоос яг л пууж өөрж байгаа нөгөө нэг кино бичлэг дээрээс харж ирсэн яг тэр шиг л хөөрд юм байна. Тэгээд нөгөө унахтаа юм шүхрэн задраад ундаг. Гэтэ яг нөгөө хаана унж байгаа нь яг нарийн харагдахгүй. Тэгээд машин шинээр очиж авдаг юм шиг байна л да. Одоо дараагийнхаа пуужин хүлээж явах хооронд цэнигээ харсан чинь 88 гинэ. За юу гэдэг юм бэлээ. Бага баг маань болохоор Sagittarius A. Явса. Таашаа унах гэдэг. Тэнд да. Хад явуулсан үү те? Яг энүүх эндэл. Саяны хөөрдөг пуужин хойно ирж гин. Багийнх нь авчирж гин. Хэдүүлээ очиж харцгаая. Бүгдээрээ 10 жилийн ахлагын сурагчтай байгаа. Баяр хүргэе. Нэг хараа өглөөжин бичлэг хийгээд одоо ингээ өдрийн 1 цаг 50 минут болж ин тэгээ уцаа оролдож моролдоод тий бичлэг хийгээд байж хахад цэнийг дөнгөж 82-т явж байна. За тэгэхээр бичлэг болоо шууд маргааш нь үргэлжилж чинь шалтгаан гэх юм бол өчигдөр нөгөө тэмцээнээсээ буцчих явцдаа нялах төгжирсэн нэгдүгээр хоёрдугаар нөгөө өглөө ирцэрсэн байсан нь болохоор амар ядраад тэгээ за бичлэгээ маргааш үргэлжлүүлээ тэр болтол уцны цэнийг угаасаа тэгээ гүйдгээрээ гүгэлж эсвэл байдгаараа байж л юм гэж бодоод өнөөдөр өглөө бол айгүй тийм гоё унтаас ирсэн ингээд бүтэн энергитэй ингээд байж гин тэгээ яг одоо уцны цэнийг маань 67 байна тэгээд дөнгөж 67 яг би энэ уцыг бүр тэгж амар бол оролдоогүй яг гэхдээ тодорхой хэмжээнд YouTube-ийн бичлэг үзээ тэгээ нэг ойр зүрийн аппликейшн дээр оруулаад бичлэгээ явж яхад бол бүхэл өдөржингөө ингээд ашиглахад бол дөнгөж 60-тэй байна. Яг арай илүү их ашиглаад энгийн өдөр тутмын хаймыг нэмсэн бол нэг 50% зэнэгтэй байх гэсэн бол тэгэхээр энэ утсыг яг ашиглахын бол баг 2 өдрөө бол даахаар юм шиг тийм их батарейтэй байна. За босоогоор бичиж мичүүл нэг иймэрхүү өдрийн 4 цаг болж байна. Тэгээд утасны цэник болоод дөнгөж 59. Тэгээд дуустгүй дээ. Ямар ч байсан гадаа болоод нэг үүлэрхэх өдөр тэгээ энд ийм гоё усан өргөлөөр байна. Йоо дундуур нь гүйж чадахгүй хаан тэгж нэр яг зогсд юм шүү дээ. Одоо яг зогсоо явган гүүгээд цаана гарч чадсан ялагч. Тэг чи хойно зүгээр алаан болж идэг юмас. Үе би энд сайн юм бэ. За одоо бол хойтлын камераар нь авч ин хойтлын камераараа дэжгүй өгдөг те. 7x татлаа. 7x татангууд ингэж татчих чинь. Цаана. За одоо утасныхаа цэнийг жоохон багасгуулъя гэдэг одоо эдитертэй өгцөн тоглуулад байж гин. Юу тоглож байна?
тоглосон тэг босуулж. Наш нөгөө цаанаас нь байдаг тоглоом. Өөрдөр нь байсан тоглоом. За тэгээ мэдрэмж нь ямар вэ? Одоо өндөр герц байгаа хэвээр чи 120 герцийн одоо дэлгэцтэй утсан дээр тоглох ямар вэ? Чи тэгэхээр жоо олигтой юм тоглолтоо юм уу? Mobile Legends байж байхгүй. Чи нэг имэйл тоглоо үзүүлчихээ. Имэйл. Тэг имэйл татцсан байгаа шүү дээ. Таны аккаунт байгаа юм уу? Би аккаунт оруулах. Би аккаунтныхаа нэр нөө зүгийг мэдэхгүй. Зэ эхэлсэн. Ямар нэртэй Баатар гинэ? Чи зүгээр ямар ч Баатаргүй эхэлсэн юм биш. Одоо наадхаа одоо нэг бүтэн нэг тоглоод харахад хэдэн хувийн цэник явж гин тэрийг мэдээд өгчих зөө. Болцсон уу? Болцсон юм. Эхэндээ болохоор жоохон амархан тоглолтод тэр бисээ 2 дарлаа. Айгу хурдан 2 дарлаа. За. Сая 50% эхлээд зик хөл. Цэнийг 2 удаад яасан. 10 минут гарантай л болох шиг байна. Сая энэ тоглолтод амар хурдан болсон. Чи наадхаа ядаж нэг цэнийг 45 болгоод өччих. Тэгээд би аваад үргэлжлүүлээ зөө. Чи нэг жоохон за тоглохгүй байж байгаа зүгээр жоохон үргэлжлүүл юу ч хамаагүй хийчих зөө. Жоохон битүү бүүц наа. TikTok гүз тэгээд 45 болгонгууд нь би авъя зөө. За мань хүн одоо утасны цэнгээ надад 45 болгож өгнө гэсэн чинь 46 болгосон байна. За баяр хүргэе. Ядаж 46 болгосон байна. Камераараа ингээд гоё юмсын зургийг авч утасныхаа цэнгийг жоохон багасгая. Тэгээд дээрэс нь камерыг нь тестлэе заяа. Одоо жишээ нь энд одоо ийм гоё мотоцикл байна тийм үү? Ямар гоё мотоцикл вэ? Тэ одоо энэ хүү мотоциклийн зургийг хэдүүлээд авъя л да. Одоо жишээ те ингэж яагаад за ингээ авдаг ч юм уу те. За ингээ авдаг ч юм уу те. Одоо чинь ямар ч нарны гэрэл мөрөл авахгүй жоо харанхуй орчинд байгаа штэ. Тэнгүүт ч одоо ингээ хөөргөн ингээ янзалж өгöd байгаа байхгүй. Ямар ч хэлсэн би нэг иймэрхүү ингээ юмнуудын зургийг аваад яваад байгаа. Тэгээ та хэдээс дундуур нь ингээ харуулад бас яваад байх. Зя нэстэг дэрэг явж байна. За өнөөдөр бол лагер дээр ирсэн байна. Тэгээд одоо тэр тэнд явж байгаа нэстэг дэргийг хэр хол татаж харах нь харъя. Маа 7x пүү. Бас хүрх ойртож шүү. За үүнээс цааш бол яг татаж болно. Гэхдээ яг юм нэг албан ёсны таталт биш. Энэ бол хууль бус таталт гэхгүй. За нэг юм ярих уу. Одоо буцъя. Бүр нэг амар үнэтэй тэнгэрийн үнэтэй утаснууд л энэ амар татаад байдаг шүү дээ. Энэ утасны гэсэн чинь таталт нь надад айгуу таалагдаад байгаа байхгүй. За одоо энэ ингээ бичлэг хийж ин л та. Гэхдээ яг нөө зураг авч явахдаа сайдлах нь те. За ингээ бичлэг хийж агаад зураг авч агаад маа татлаа. 7x татгаад ингэж татчихин те. Айгуу. За тэнгүүтээ одоо 7x-ээс цаашаа нөгөө 120x энтэрлөө шууд ингээд гараараа жоохон хүчлээд татаж болж байна. Одоо тэнгүүд одоо зураг мөргийг бол одоо тэр тэнд байгаа тэр юу юм бэ одоо тэр юуны үлдэр утаа яндан бэ. За тэнгүүд би ч яг үндэ ямар байгаа лээ. Яг үндэ юу лээ. Яг үндэ фүү ингээ харагдахгүй юм бол арцсан байхгүй. За ястай бөөн юм болж одоо энэ утсаараа бүр сүултээ камерыг нь оруулж агаад ингээд 4К-гаар бичлэг хийж ингэж тавьж орхиж мөрхиж байгаа. Тэгэж цэнийг нь багасгаж ягаад одоо ерөөс 9%-тэй болж байна. Тэгэхээр ер нь бол яг ийм утас мотостэй ер нь иймэрхүү батарейтэй төхөөрөмжийг хувийг нь бол нэг тийм 10%-аас буулгаад дими гэж үздэг. Тийм болохоор нь штэ энэ утасны батарейны хэрэглээ бол миний хувьд бол нь штэ. Би ч одоо өөр утастай тэгээд тэр утасныхаа хажуугаар хэрэглэхэд бол 3 хоног бол бүр хангалттай бүр бичлэг хийгээ тэгээд 3 хоногт арай гэж одоо батарейг нь дуусгалаа. Тэгээ би одоо энэ утсыг яагаад ингэж дуртай худалдаж авсан бэ гэхээр би одоо ер нь бол нэг үе стрим хийдэж штэ IRL стрим хийдэг. Тэрэн дээр өөр утас заавал ашиглах шаардлагатай болдог. Тэгээд ер нь нэг дайггүй Android утсыг олж авандаа гэж бодож явж исэн. Тэгээд ашиггүй нэг юм Oppo гэдэг утастай танилцаад энэхүү утсыг ямар ч худалдаж аваад хэд хоног ашиглаж үзлээ. Батарейны тал дээр ялчгүй нөгөө 6500 mAh буюу одоо мах гэж менюс ярдэн штэ. Одоо миний барьдаг одоо энэ iPhone-оос 2000-аар илүү тийм mAh-тай гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол цэнэгээ бол одоо хүний хэрэглээнээс хамаараад доор аяж баг 1.5 хонохоор юм билээ. Камерныхан дээр AI камер гэдэг юмнаас надад аягүй сонирхолтой санагдлаа. Одоо чинь гэрэл муутай орчинд ч юм уу эсвэл за гэрэл сайтай байсан ч хамаагүй хүний одоо энэ хөрөг зураг ч юм уу эсвэл селфи энтрийг авахд бол үнэхээр дайггүй авчин тэгээд нэмээд AI нь аягүй тийм хөөрхөн өнгө гэрэл мэрлэг нь ингээд хөөрхөн засаад өгчт юм байна. Тэгэхээр ингээд зүгээр шууд тэр авсан зургаа ингээд өөрөө засч масна гэхгүйгээр шууд ашиглахад нэлээд тохиромжтой. Ялангуяа энэ портрет буюу одоо хөрөг зураг авахд бол зүгээр сайхан 3.5x дээр нь тавьж байгаа л тэгэл намайг хүртэл авахд ингэж хөрхөн харагдаж байгаа сте. Тэгэхээр энэ портрет бол үнэхээр гоё явд юм байна. Бичлэг хийгээд бол тийм амар мундаг бол биш. Гэтэ яг муу бол биш зүгээр энгийн хэрэглээнд тохирсон. Тэгээд том батарейтай хэрнээ 80 ваттаар цэнгэлдэг тийм адаптер цэнгэлэгчтэй. Би ч нөгөө ваттыг харахгүй ингээд нүд харахгүй нэгээ тэгээдсэн шүү дээ. Тэгээд очиод гэртээ арай сайн судлаад үзсэн чинь энэ утсыг цэнгэлэхэд fast charge гэдэг хурдан цэнгэлдэг заяа. За тэгээд Snapdragon яасан жилээ нэг сэпүү мэпүүтэй. Тэгээд тэр нь болохоор айгу тийм хурдан гацалтгүй ашигладаг. Тэгээд миний нөгөө хамгийн надад таалагдсан одоо үнэхээр Монголын нөхцөл гоё санагдж
байгаа юм. Монголчууд нөгөө iPhone ч юм уу авангууд ингээл эхний нэг хэдэн жил ингээ ашиглаж байгаа сүүлдээ ингээл уцаа солихгүй сайжруулахгүй байгаад их юм бол нэг гацалт үүсээд эхэлдэж штэ. Тэнгүүд эдний зүгээс болохоор яг өөрсдийнх нь ашигладаг Color OS гэдэг систем нь болохоор 6 хүртэлх жил ингээд батлан даана. Та одоо завцсан байх юм бол 6 хүртэлх жил ямар ч хийсэн ямар ч асуудалгүй нөгөө гацалтгүй delay free биш lag free тийм амлалтыг өгдөм билээ. Тэгээд тэр нь бол надад айгу амьдралтай санагдсан. Утасны одоо 19-ийг нь болохоор Aurora texture гэх юм чулуугаар хийсэн юм шиг тэгж харагддаг. Хүрэхэд айгу кайфтай. Тэгээд харахад ч гэсэн бас ингээ гоё солонгорж молонгороо те. Өөр утсан дээр болохоор ийм материалаар хийсэн тийм түүх байдгүй гэж байгаа байхгүй. Ер нь бол шүү дээ энэ утсыг нэг аим сүртэй рекламадаад байгаа юм. Зүгээр яг нөгөө амьдралд амар ойрхон утас байгаа байхгүй. Одоо энэ утсыг авах мөнгөөр одоо өөр одоо хуучин утас авлаа гэж бодоход одоо тэр нэг гажигтай ч гэдэм юм мэдхгүй эсвэл нэг хинээс жоохон тодорхойгүй нэг жоохон хэцүү шүү дээ. Эсвэл жоохон байж байгаа эвдэрч юм уу те. Тэгэхээр шинэ утасны зах зээлд бол яг энэ одоо төсвөр энэ утсыг авахд бол дажгүй 8 гэж хөвдөө бол үзэж чинь. Тэгээ та хэдас яаж бодож чинь та хэдийн сэтгэлийг бас сонсъё. За тэгээ та хэдийн сэтгэл дээрээс дөрөөлөөд тэгээ цаашдаа хэдүүлээ бас энэхүү утастай одоо хамтарч ажиллаад би одоо нөгөө амбассадор нь болох уу яах уу энэ гэдгээ ерэн шийднэ. Тэгээ яхав шийдчих юм бол нөгөө нэг яах юм бэ? Миний ингээд зураг мургийг авангуудаа ингээд бүр амар том газар хэвлж мэж тавиа. Эсвэл би баг рекламанд дагалах юм хайш мэдгүй яг тэр нарийн шийдний мэдэхгүй байна. Мэдээж энэ утас одоо тэр сүүлийн үед гарч байгаа үнэтэй те iPhone-ы одоо сүүлийн үеийн загварууч гэдэг юм уу эсвэл өөр нөгөө бүр тулцсан одоо нэг амар утаснууд байгаа шүү дээ. Тэр утаснуудыг харьцуулахад бол жоохон жишигдэн. Гэхдээ үнэн тэр утастай харьцуулахад юм том бохгүй. За тэгээ манайхан бас сэтгэлдээ бичээр энэ утасны талаар тэгээ ер нь цаашдаа яавал дээр байна те комент дээр бичих юм бол хэдүүлээ нийлж байгаа цаашдынхаа одоо үргэлжлүүлэх яах юм хамтдаа шийдцгээе. Тэгээ ямар ч байсан би нэг юм утастай боллоо да. Дараагийн видеон дээр уулзлаа. Түр бай.